Энэ удаагийн IELTS-ийн хичээлээр speaking болон writing гэсэн даалгаврыг гүйцэтгэхдээ noun буюу нэр үгийн урд the article-ыг хэрхэн ашиглах тухай үздэцгээе. Эхний үйлбэрт тархи гэсэн нэр үгийн урд the article-ыг бичих хэсгийг хоёр янзаар харуулсан байна. Өгүүлбэрийг уншихад олон хүмүүс гар утасны тархиндах муу нөлөөний талаар санаа зовндог. Дараагийн өгүүлбэрт хүртээмжтэй байдал гэсэн үгийн урд the article-ыг бичих хэсгийг мөн адил хоёр янзаар харуулсан байна. Өгүүлбэрийг уншихад бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал зэрэг хүчин зүйлсийг нарийн авч үзэх хэрэгтэй гэсэн байна. Бид ямар нэг зүйлийг ерөнхийд нь тодорхойлон ерөнхий байдлаар дурдан ярьж байгаа үедээ тухайн нэр үгийн өмнө the article-ыг хэрэглэдэг. Эхний жишээ үйлбэрийн хувьд гар утасны тархиндах муу нөлөө гэдэг өгүүлбэр дээр тархийг яг хэн нэгний тархи тэр хүний тархи гэж тодорхойлон хэлээгүй. Харин ерөнхий байдлаар тархи гэж хэлж байгаа учраас урд нь the article-ыг хэрэглэх нь зөв юм. Үүнтэй адилхан жишээ үйлбэрүүдийг авч үзье. Эхний жишээ: These are problems for students living away from the family. Эдгээр нь гэр бүлээсээ хол амьдарч байгаа оюутнуудын асуудал юм. Хоёрдугаарт: We don't know the effects of such chemicals on the body. Бид энэ химийн бодисуудын биед үзүүлэх нөлөөг мэдэхгүй. Гуравдугаарт: The role of the student at university level varies greatly from country to country. Их сургуулийн түвшинд оюутны үүрэг нь орон оронд нэлээд ялгаатай харагддаг. Дөрөвдүгээрт: Most of our business is carried out over the telephone. Манай бизнесийн ихэнх нь утсаар явагддаг. Энэ дөрвөн өгүүлбэрт гэр бүл, хүний бие, оюутан, утас гэсэн дөрвөн нэр үгийг ерөнхий байдлаар дурдж байгаа учраас урд нь дандаа the article-ыг авч байна. The article-ыг хэрэглэх дараагийн тохиолдлыг авч үзье. Анхны жишээ хоёр өгүүлбэрийн хоёр дахь өгүүлбэр дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал гэсэн үгийн урд the article-ыг авах ёстой байсан байна. Энэ нь ямар дүрэн бэ гэвэл the article-ыг альва зүйлийн ямар нэг нөхцөл байдал, чанар, процесс, өөрчлөлтийг илэрхийлдэг хийсвэр нэр үгсийн өмнө хэрэглэдэг. Хийсвэр нэр үг гэдэг нь боддоор гарт баригдахгүй тийм зүйл гэсэн үг юм. Тухайлбал цэвэр усны хүртээмжтэй байдал. There is a problem with the availability of clean water in some villages. Орлогын хуваарлалт. The distribution of income is uneven in most countries. Амьдралын тогтсон жишг. On the whole, the standard of living is better in urban areas. Автобус үйлчилгээний давтамж. Many residents complained about the frequency of bus services. Антибиотикийн хөгжил дэвшил. This advance was brought about by the development of antibiotics. Ажилтнуудын сургалтын сайжралт. He made a number of recommendations for the improvement of staff training. Эдгээр өгүүлбэрүүдэд орсон хүртээмжтэй байдал, хуваарлалт, амьдралын жишг, үйлчилгээний давтамж, хөгжил дэвшил, сайжралт гэсэн үгнүүд нь хийсвэр нэр үгс юм. Тиймээс эдгээр нэр үгсийн урд the article-ыг хэрэглэх нь зөв юм. Хөгжил дэвшил буюу the development, сайжралт буюу the improvement гэсэн хоёр үгийг альва зүйлийн ерөнхий өөрчлөлт дээр ашигладгийг бид үзлээ. Харин ямар нэг зүйлийг илүү нарийн тодорхойлон тухайн зүйлийнхээ олон өөрчлөлтүүдийг илэрхийлэхдээ development болон improvement гэдэг үгсийг the article-гүйгээр олон тоон дээр ашиглан хэрэглэнэ. Жишээ нь: We try to keep up to date with new developments in information technology. Одоо харин бүгдээрээ эдгээр өгүүлбэрүүдээс алдаатай бичигдсэн өгүүлбэрүүдийг хамтдаа засцгаая. Энэхүү 7 өгүүлбэрээс 3 өгүүлбэр нь бидний өнөөдрийн үзсэн хичээлийн дагуу зөв бичигдсэн байгаа. Зөв бичигдсэн 3 өгүүлбэрийг бүгдээр хамтдаа харцгаая. Харин та одоо үлдсэн 4 өгүүлбэрээс алдааг олж засч үзээрэй. Ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Баяр та.